За өглөөний минь бид бүхэн бол одоо үндсэн хуулиа дагаж хуулиудаа өөрчлөлт шинжилж сайжруулах хэрэгтэй байгаа. Тэгээд үндсэн хуулинд болохоор улсын намын оролцоо төрийн байгуулалтын 4 институцийн 3-ыг дээр нэр дэвшүүлэхэд л оролцох одоо ийм тодорхой зохицуултууд байгаа. Тэгэхээр улсын их хурлын гэдэг байгууллагын хувьд бол дэд даргыг одоо нэр дэвшүүлэхэд томилоход, засгийн газар ерөнхий сайдыг томилоход ерөнхийлөгчид парламенттай суудалтай намуудаас нэр дэвшүүлэх, өөрөөр хэлбэл нэр дэвшүүлэх үйл ажиллагаар энэ төрийн байгууллага үндсэн хуулийн үйл ажиллагаанд оролцоо нь ингээд хязгаарлагдаж байгаа. Улсын хурлын гишүүд бол ард түмний төлөөлөгч байх ёстой. Гэтэл одоо өшөө зүгээр сайжруулах ёстой нэг зүйл нь болохоор энэ намын бүлгүүд дээр одоо нам төр дээр гарцныг одоо жишээлбэл зөвхөн энэ улсын хурлын даргын үйл ажиллагаар биш, намын бүлгүүд дээр одоо жишээлбэл альч намын бүлгүүд ялгаагүй адилхан улсын хурлын гишүүдийн энэ ард түмний элч төлөөлөгч байх эрхийг бас хязгаарлаж байгаа. Одоо 1 оттой, 2 оттой, 3 оттой ч гэдэг юм арц намынхан маань ардын нам дээр гэсэн тодорхой шийдвэрүүд дээр намын бүлгээс тодорхой шийдвэрүүд гарч улсын хурлын гишүүдийн санал өгөх эрхийг нь улсын намууд одоо шийдэж хязгаарлаж байгаа, намын бүлгээрээ дамжуулж шийдвэрлэж хязгаарлаж байгаа иймэрхүү үйл ажиллагаанууд байна. Тэгэхээр энэ хуулийг одоо хилцгийн хувьд, зарчмын хувьд бол одоо дэмжиж байгаа. Энэ хуулийг өнгөрсөн оны 10 сард энэ хуультай холбогдуулж практик хүндрэлүүд гарсан учраас энэ хуультай холбогдуулж судалгаа хийгээд одоо хуулийн төсөл биччихсэн. Тэгээ тэр үед болохоор нэг гишүүн ч юм уу нэг улсын намын төслийг боловсруулахад хэцүү байна гэд өнгөрсөн оны 10 сард булган туяа даргаад ажлын хэсэг байгуулж өгөөч. Бусад намуудын төлөөллийг ороод судлаачдыг оруулаад тэрнийхээ үндсэн дээр судлаа шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулъя гэдэг саналыг тавьж исэн. Тэр үед шийдээгүй. Тэгэхээр бас манай зарим гишүүд энэ парламент гээр нэг хүн дарга нь байхаар таньдаг ч юм уу, найз нь ч юм уу, эсвэл одоо бүлгийнх нь одоо холбоотой өмнө дарга болохоор нэг асуудал ярьдаг. Тэр нь болонгууд өөр юм ярьдгаа болмоор байна. Бид нар одоо улсын хурлын чуулган дээр алд бие минь альчааваас алдчихад ахуй тэр минь гэд бүү алдартгаа гэдэг үг байдаг. Энийний цаад утга нь бол нэг хүн дагаж намирдаг биш. Хүнээс хамаардгүй институт таад бий болгоо гэдэг имийг бид нар толгойд залтчаад харж байгаа. Тэгэхээр одоо улсын намууд маань өөрөө бие даасан, ардчилсан ч юм уу энэ зарчмууд одоо төлөвшөх шатанд би хангалттай болж чадаагүй гэж бодож байна. Альч намуудын хувьд нэг даргаас хамаарсан ийм хэсэг бүлгээс хамаарсан бүтцүүд байсаар байна. Тэрнийхээ зовлондоо одоо идэгдэж байна. Тэгэхээр улсын хурлын гишүүд маань ч гэсэн яг энэ үндсэн хуулийн одоо суурь зарчмаа барьж өөрчлөх чиглэл рүү ажилласаа гэж бодож байна. Тэгэхээр энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Эхнээс нь одоо энийг одоо судлуулахаар санал хүсэлт гаргаж ийсэн дэмжин. Тэгээ улсын хурлын гишүүдийг гэсэн сайн тунгааж бодороо гэж хэлмээр байна. Баярлалаа. За нэг гишүүн